өдөр сайхан байлаа. Өнөөдөр бид нэр хүүхдний мэдэх Mobile Legends Bang түүний баатар болох энийг яаж контролох вэ гэдэг талаас ярих гэж байна. Энэ өөрөө маш аюултай баатар. Гэхдээ ерөнхийдөө бол энэ Grand Master-ууд дунд бол амар их бүр мета болсон баатар. Түүний май төрн буюу өлт нь бол маш хэцүү. Өөрөө нэг л оруулаад авчих бол бараг гаргаж чадахгүй. Тийм учраас би түүнд ямар баатар авах вэ? Санал болгож та нарт зөвлөх гэж байна. За эхний баатар болохоор Акай? тийм ээ. Энэ бол Акай. Акай нөрөө маш мах. Тэгээд бас түүний үлд бол хязгааргүй энд бол хязгааргүй л стан гэсэн үг. Түүний хар яаж стан болж байгааг смүүх үрхий. Blood boils until the day I die. Тийм ээ. Энэ бол балманд. Тэр энэ үлтэнтэй авсан ч аваагүй ч маш хүчрэг баатар. Ялангуяа Avenged авсан балмандууд бол өгшгүй мөнхөл гэсэн үг. Тэр бол там. Тэр ердийн баатруудаас маш өрөмж бас 5 хэсэг нийлэгдээс энийг бол замхруулахаар хүчтэй. I do what I want. Byron Leicester жоохон суусгаад өстөө бол энийг бол жинхэнэ нуцхаар хэмжээний байцаа. Энийг бол The night sky tells all. Хаха, Смрэлта. Тэр бол Rocketway-ийн Blau-г сонсож байгаа дайрсан хамгийн тохиромжтой баатар. A punch for a punch. Бакютаг бол би тэгж зөвлөхгүй. Гэтэ хоёр нь бол түүнд маш хангалттай шилдэгдэг. Энийг бол маш сайн контролно, бас маш их махарна. За би ерөнхийдөө бол Grand Master-аас доош хүмүүс зааж гисэн. Би ерөнхийдөө бол ямар бичлэгний санаагаа олж чадахгүй байгаа. Би бас уцаараа гэдэг. Тийм учраас 3 хоног хийдэг гэсэн үг. Та нар ерөнхийдөө бол субаа дараад тэгээд бас лайк дарахт болно доо.